Сайн байцгаана уу? Та бүхэн Монголын аутизмын холбооноос бэлтгэн хүргэж буй цоврал онлайн хичээлийг танилцуулахдаа таатай байна. Бид 2021 оны 5 дугаар сараас эхлэн Япон улсын JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр баруун болон алслагдсан аймагуудын аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүд болон багш эмч холбогдох мэргэжилтнүүдэд зориулан COVID-19 цар тахлын үед орон нутгийн оюуны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг захимаар дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд 5 хичээлийг бэлтгэн хүргэж байна. Одоо та бүхэнд 1-р хичээл болох аутизм гэж юу вэ хичээлийг танилцуулъя. Аутизм гэж юу вэ хичээлд тавтай морилно. Өнөөдрийн онлайн хичээлээр бид аутизмын гурвалсан бэрхшээл, бага насны хүүхдэд илрэх аутизмын шинж тэмдгүүд, сургуулийн насны хүүхдэд илрэх аутизмын шинж тэмдгүүд, насанд хүрсэн хүнд илрэх аутизмын шинж тэмдгүүд, аутизмын тоо баримтуудын талаар ярилцах болно. Аутизмын хүрээний эмгэг гэдэг нь хүний нийгмийн харилцаанд орох, бусад хүнтэй харилцах бэрхшээл, хязгаарлагдмал, давтагдсан зан үйлээр тодорхойлогдох насан туршийн өргөн хүрээний эмгэг юм. Дээрх тодорхойлолтоос үзвэл аутизм нь хэл яриа болон бусад аргаар харилцах чадваргүй буюу чадвар сул, нийгмийн харилцаанд орох, нийгэмших чадваргүй буюу чадвар сул, мэдээллийг хүлээн авч боловсруулж, ойлгохдоо бэрхшээлтэй буюу баригдмал, давтагдсан туйлширмал сэтгэлээ ба зан үйлийн бэрхшээл юм. Үүнийг аутизмын гурвалсан бэрхшээл гэж нэрлэнэ. Дээрх гурвалсан бэрхшээлийн аль нэг нь л байхгүй бол энэ нь аутизм биш болно. Харин аль нь тухайн хүн дээр хэр зэрэг илэрч байгаагаараа л ялгаатай. Хэл яриа ба харилцааны бэрхшээл. Аутизмтай хүүхдүүдийн 30 орчим хувь нь огт ярьдаггүй ч ихэнх нь тодорхой хэмжээнд хэлд ордог. Гэхдээ гол төлөв тэдний хэлний хөгжил нь хоцордог буюу хэлийг буруу ашигладаг байна. 30 гаруй хувь нь хэл яриаг хэрэгцээгээ илэрхийлэх хэмжээнд л ашигладаг. Жишээлбэл аман цангасан үедээ би ууй, үлдсэн үедээ хоол идэ, гадаа гарахыг хүсвэл гадаа гарыг гэх мэтчлэн. Мөн бүх юмыг нэрлэж чадаж байгаа хэрнээ тэдгээр мэддэг үгээ харилцаандаа хэрэгэлдэггүй байж болно. Эсвэл хүний хэлсэн өгүүлбэрийг өөр юм болгохгүйгээр яг тэр хэвээр нь давтан хэрэгэлдэг. Хэрвээ аутизмтай хүүхдээс сүү уух уу гэж асуувал сүү уух уу гэх жишээтэй. Мөн би чи гэх төлөөний үгсийг хэрэглэхгүй өөрийгөө нэрээрээ хэлдэг. Харин сайн ярьдаг хэдий ч харилцаанд буруу оролцдог. Зарим тохиолдолд аутизмтай хүний хэлж байгаа зүйлийг бусад хүн ойлгохгүй байх, эсвэл буруугаар ойлгох тохиолдол гардаг. Жишээлбэл нэг асуултаа дахин асуудаг, хүмүүсийн ярианы цаад далд давхар санааг ойлгодгүй, сонсож байгаа хүнийхээ хариултаас үл хамааран өөрийнхөө сонирхсон сэдвээр л ярьдаг. Болж байгаа үйл явдал ярианд хамааралгүй баримтын чанартай зүйлийг ярьдаг. Хүнтэй харилцахын тулд биш, зөвхөн хэрэгцээгээ хангахын тулд л харилцдаг гэх мэт. Хүмүүс хоорондоо харилцахад хэл яриа нь харилцааныхон зөвхөн 30%-ийг эзэлдэг. Харин үлдсэн хувь нь хүний нүдний харц, нүүрний хувирал, дохио зангаа, биеийн хэл, дуу хоолойны өнгө зэрэг байдаг. Харин аутизмтай хүмүүс хэл ярианы хөгжлөөсөө үл хамааран харилцааны өгөн бус арга буюу дээрх аргуудыг гүйцэд ойлгодгүй буюу ашигладаггүй байна. Биеийн хэл, зүйрлэл, өгөөдөл, хошин яриа, далд утгатай үг зэргийг ойлгоход бэрхшээлтэй байгаа нь аутизмын шинж тэмдэг байж болно. Нийгэмшүүн бэрхшээл. Нийгэмшүүн бэрхшээлийн хувьд аутизмтай хүүхдүүд нөхөрлөлийг бий болгох, хадгалах, багаар ажиллах, нийгмийн нөхцөл байдлыг хэрхэн удирдахыг ойлгоход хүндрэлтэй байдаг. Тэд найз нөхөдтэй болохыг, харилцаанд орохыг хүсдэгч хэрхэн харилцааг эхлүүлэхээ эсвэл тэр харилцаагаа хэрхэн хадгалж үлдэхээ мэддэг байна. Мөн хүнтэй хэрхэн харьцах, хэрхэн бие авч явахаа сайн ойлгодоггүй байна. Нийгмийн харилцаанд магадгүй аутизмын гурвалсан бэрхшээлийн хамгийн чухал асуудал байж болох юм. Тэд зарим зан үйлийг буруу хэрэглэдэг, өөр хүмүүсийг баргалж сонирхдаггүй, хариу үйлдэл үзүүлэхдээ сул, сэтгэл хөдлөл, баяр хөөр, сонирхол зэрэгэ хуваалцахдаа сул. Хүмүүс хоорондын харилцааны утга учирыг сайн ойлгодгүй, сэтгэлийн хөдөлгөөн бусдын бодол санааг ойлгох чадвар сул байдаг. Дээрх бэрхшээлүүдтэй холбоотой гардаг асуудлууд амьдрал өдөр тутам тулгарх нь хүн дээр тусч сэтгэл хямрах, түгших зэрэг нөхцөл байдалд хүргэж болцшгүй юм.
Мэдээллийг хүлээн авч ойлгохын бэрхшээл буюу баригдмал, давтагдсан туйширмал сэтгэлгээ ба зан үйл. Үүнд сонирхол өдөр тутмын хийдэг зүйлс, ирээдүйн боломж, дүрм зэргийг уян хатан ойлгож хүлээж авах чадварын дутагдлууд орно. Аутизмтэй хүний хязгаарлагдмал сонирхол давтагдсан зан үйл нь дараах байдлаар илэрч болно. Бусад хүний үзэл бодол, сэтгэл санааг ойлгохдоо бэрхшээлтэй, өдөр тутмын амьдралын хэм маягт өөрчлөлт ороход дургүй, давтагдсан үйлдэл хийдэг, нэг хэвийн байдлыг шаарддаг, шинэ орчин өөрчлөлтийг хүлээн авч дасан зохицохдоо дургүй буюу удаан. Тодорхой орчинд эзэмшин чадвараа өөр орчинд хэрэглэж чаддгүй. Онцгой, цөөн тооны сонирхлуудтай, төсөөлөн бодох, хийсвэрлэхтэй сул, баригдмал сэтгэлгээтэй буюу юмсыг олон талаас харах сэтгэгтэй сул бахна. Бие махбодын давтагдсан хөдөлгөөний хувьд хямарсан үедээ чичрэх, алгаа таших, цохих, алгадах гэх мэт үйлдэлүүдийг хийдэг. Тогтмол дэглэм дүрм журмыг баримталдаг ба сурч татсан хэлбэрээр нь болохгүй бол түүнд таагүй мэдрэмж төрдөг. Аутизмтэй хүн сонирхсон зүйлээ нарийн сайн цээжилж мэдсэн байж болдог. Жишээлбэл төмөр замын цагийн хуваар, автобусны маршрут, телевизийн нэвтрүүлэг гэх мэт. Аутизмтэй зарим хүн тодорхой нарийн мэргэжлийн чиглэлээр асар их мэдлэг чадварыг эзэмшиж, зөвхөн тухайн салбартай холбоотой олон төрлийн агуулга, мэдээллийг цуглуулж тодорхой нэг зүйлд ихээхэн анхаарал хандуулах чадвартай байдаг. Энэ нь зарим талаараа эргэн тойрныхын хүмүүст жаахан хачин санагддаг ч эдгээр сонирхол чадвар нь аутизмтэй хүний сайн сайхан байдал, аз жаргалын түлхүүрч байж болох юм. Аутизмтэй хүний хувьд дэлхийн ертөнц урьдчилан таамаглах аргагүй. Заримдаа аимшигтай мэт санагддаг ба энэ нь аутизмын хувьд нийтлэг шинж чанар болох өөрчлөлтийг эсэргүүцдэг явдал юм. Энэхүү уян хатан бус байдал нь тогтсон дэг журамтай аливаа шин зүйлд дургүй аутизмтэй хүнийг уур уцаартай эсвэл сэтгэл санааны хямралтай байдалд хүргэж болцсохгүй юм. Та бүхний харж байгаа солон бол аутизмыг илэрхийлж байна. Аутизм нь маш өргөн хүрээний эмгэг юм. Та нэг аутизмтэй хүнийг мэддэг бол нэг л аутизмтэй хүнийг мэддэг гэсэн үг. 10 өөр аутизмтэй хүн байвал 10 өөр янз гэсэн үг. Дэлгэцний баруун гар талд байгаа сонгодог аутизм нь хүнд хэлбэрийн аутизмыг илтгэж байгаа юм. Нийт аутизмтэй хүмүүсийн ойролцоогоор 20% л хүнд хэлбэрийн аутизмтай байдаг. Аутизмтэй хүмүүс бүгд нийгмийн харилцаанд оролцож, хүнтэй харилцах чадварын бэрхшээлтэй байдаг ч хүнд хэлбэрийн аутизмтэй хүмүүс бараг бүгд огт хэлд яриагүй гэдгээрээ ялгаатай. Мөн орчин тойрныхоо хүмүүсийг огт анзаарахгүй байгаа гэж харагддаг. Гэхдээ харагдах байдал нь хуурамч байж болох бөгөөд хүнд хэлбэрийн аутизмтэй хүмүүс дохио, бичиг зэрэг аргаар харилцаж сурсан тохиолдол олон байдаг. Эзэмшсэн харилцааныхаа аргаар дамжуулж өөртөө юу ч анзаардаггүй биш гэдгээ тэд ойлгуулдаг. Зүүн талд байгаа Аспергерийн хам шинж бол аутизмын нэг хэлбэр бөгөөд хорвоо ертөнцийг ойлгох, мэдээллийг боловсруулах, хүмүүстэй харьцах чадваруудын бэрхшээл юм. Аспергерийн хам шинжийг аутизмын нуугдмал хэлбэрч гэж хэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Аспергертэй хүнийг гаднаас нь хараад танихад хэцүү байдаг. Иймээс хожуу онцлог тонч хэлбэг. Тэд аутизмын гурвалсан бэрхшээл буюу нийгмийн харилцаанд оролцох, хүмүүстэй харьцах чадвар, нийгмийн харилцаанд ах төсөөлөх чадвар муу байдаг. Гэхдээ аутизмын бусад хэлбэрийг бодвол хэл ярианы бэрхшээлгүй, оюун ухааны хөгжил нь хэвийн, заримдаа бүр өндөр түвшинд ч байж болдог. Сурах бэрхшээлийн хувьд хүнд, хөнгөн, дунд гэж ангилагддаг. Өөрөөр хэлбэл аутизмын хүнд хөнгөнийг сурах бэрхшээлээр нь ангилдаг. Хүнд хэлбэрийн аутизмтэй хүн оюуны чадамж сул байхад хөнгөн хэлбэрийн аутизмтэй хүний оюуны чадамж дундаж болон дунджаас дээш зарим салбарт онцгой чадвартай байдаг. Гэхдээ аутизмтэй хүн хүнд хөнгөнөөсөө үйл шалтгаалan өмнөх слайдуудад тайлбарласан аутизмын гурвалсан бэрхшээлтэй байдаг. Эндээс харахад аутизм нь IQ-гаар тодорхойлогдохгүй юм. Ер нь аутизм яагаад үүсдэг вэ гэж та бодож байгаах? Аутизм нь мэдрэлийн хөгжлийн нарийн төвөгтэй эмгэг юм. Олон шалтгааныг эрдэмтэн судлаачид таамаглалд дэвшүүлэн судалдаг боловч шалтгаан нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Аутизм үүсэх шалтгааныг эрдэмтэд генетикийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдтэй холбон тайлбарладаг. Эдгээрээс дурдвал жирэмсний үеийн эрсдэл хүчин зүйл, вакцин, удамшил, генийн өөрчлөлт, дархлааны үйл ажиллагааны алдагдал, агаар болон байгаль орчны бохирдол, хүнд металлын хордлого гэх мэт. Гэвч эдгээр дурдсан хүчин зүйлээ аль нь ч дангаараа аутизмыг үүсгэдэг гэдэг нь одоогоор батлагдаагүй байгаа юм.
Зарим тохиолдолд дэлгэцийн хамаарлаас үүдэн хүүхэд харилцаанд орхоо болж аутизмтэй мэт харагдаж болдогч дэлгэцээс холдуулахад хэвийн байдалд ордог. Харин аутизмтэй хүүхэд дэлгэцээс хол байсан ч аутизмын шинж тэмдгүүд нь хадгалагдсаар байдаг. Дэлгэц нь аутизмыг хүндрүүлж болох ч үүсэхгүй юм. Мөн эцэг эхийн хүмүүжлээс шалтгааллахгүй. Аутизмын шалтгааныг анх ээжүүдийн буруу хүмүүжлэлтэй холбож хүүхдийг эхээс нь салган авч тусгай байгууллагад тусгаарладаг байсан үеийг бодвол орчин үед аутизмын шалтгааныг эцэг эхийн хүмүүжлээс огт хамаарахгүй гэдгийг баттаа тогтоосон тул аав ээжүүд та бүхэн өөрсдөө буюу бие биеэ буруутгах ёсгүй. Харин ээж аавын буруу хүмүүжлээс аутизм үүсдэг байсан бол тэр айлын бүх хүүхэд аутизмтай байх байсан биз. Бие биеэ буруутгахын хэрээр гэр бүлийн холбоо суларч хүүхдэд ч сөрөг нөлөөтэй. Одоо бага наснд илрэх аутизмын шинж тэмдгүүдийн талаар ярилцъя. Аутизмын хамгийн гол шинж бол харилцаанд оролцох чадваргүй байдал юм. Нэрээ байх үеэсээ л хүүхэд ээжигээ хараад инээдэггүй, шулганд гангандаггүй, гараас хараадаггүй, ганц юм руу удаан хугацаагаар анхаардаг байж болно. Мөн дуу аваа нүрийн хувирлыг дуурайдаггүй, солгоо баруун нь мэддэггүй, хариулт үзүүлэхдээ удаан байна. Аутизмтэй хүүхдийг нэрээр нь дутахад эргэж хардаггүй. Хүний нүд рүү харахаас зайлс хийдэг байж болно. Хэвийн өвчлөлтэй хүүхэд ихэвчлэн бага наснаасаа бусад хүнтэй нүдээр харьцаж эхэлдэг. 2 сартаатай хүүхдүүд ихэвчлэн харьцаж байгаа хүнийхээ нүрийг олж нүдний харцаар чадварлаг харьцдаг. Энэ чадвар нь хожим нийгмийн харилцааг бий болгож хүрээлэн буй орчныхаа талаар мэдээлэл олж авах арга хэрэгсэл болдог юм. Харин аутизмтэй хүүхдүүд 2 сартаагаас л нүдээр бага харьцаж эхэлдэг болохыг судлаачид тогтоосон байна. Энэ нь аутизмын эрт үеийн шинж тэмдэг байж болох юм. Жишээлбэл хүүхдийг дуутахад эргэж хардаггүй мөртлөө чихэр өгье гэхээр эргээд хардаг. Энэ нь нэг талаас хүүхэд өөртөө хэрэгтэй үед л эргэж харж дуртай дургүй юмаа ялгаж салгаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд л эргэж харснаас биш ээжтэйгээ харилцахын тулд харсан биш юм. Аутизмыг хүүхдийн гадаад төрх, цусны шинжилгээ, тархины зураг гэх мэтээс онцлох боломжгүй. Харин хүүхэд хэрхэн хүмүүстэй харилцаж, хүрээлэн буй ертөнцийн хэрхэн зохицож байгааг ажигласнаар оншилдог. Мөн үндийлэгт толгой нь биеэсээ хоцордог, өөртөө анхаарал татах гэж оролддоггүй, хэвийн бус байдлаар суудаг, мөн зогсдог, гар хөлөө өвөрмөц байдлаар хөдлөгдөг, тэрвүүлэх гэж гараа сарвайж сунгадаггүй. Мөн дохио зангааг хэрэглэдэггүй ахна. Хүүхдүүд ихэвчлэн ярьж сурахаас өмнө дохио зангаа сурдаг. Чухамдаа дохио зангаа нь харилцааны хамгийн эртний хэлбэрүүдийн нэг юм. Аутизмтэй хүүхдүүд ерөнхийдөө хэвийн хөгжилтэй хүүхдүүдээс хамаагүй бага зааж дохио өгдөг. Дохио зангаа бага хэрэглэх нь заримдаа хилд орох явц хойшилж байгааг илэрхийлж болно. Нэрээр нь дуутахад хязгаарлагдмал хариу өгөх эсвэл хариу өгөхгүй байх. 6 сартай нэрээ өгөхөд ихэнхдээ нэрээ мэддэг. Ялангуяа ээж нь түүнийг дуудаж байх үед хариу өгдөг. Харин аутизмтэй нялх хүүхдүүд хөгжлийн ялгаатай байдлыг харуулдаг. Аутизм гэж онцлогдсон дийлэн хүүхэд 9 сартаа нэрээр нь дутахад хариу үзүүлдэггүй. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь ихэвчлэн нэрээ мэдэхгүй гэхээс илүү хариу өгөхгүй байгаа хэлбэр юм. Хэл ярианы хоцрогдолтой эсвэл ярьдаггүй. Судалгаанаас харахад аутизмтай бага насны хүүхдүүд 12 сартаа жирийн хөгжилтэй хүүхдүүдээс цөөн үг хэлж ойлгодог. Хэрэв хүүхэд 16 сартаа ганц ч үг хэлдэггүй, эсвэл 2 наснда 2 үгтэй хэллэг хэрэгэлдэггүй бол хүүхдийн эмчтэй ярилцах нь зүйтэй. Хөгжлийн ухралт явагддаг буюу зарим чадваруудаа алддаг. Бага насны хүүхэд сурч байсан ур чадвараа алдвал энэ нь аутизмын илрэл байж болно. Үүнийг эцэг эх асран хамгаалагчдын хувьд таньж мэтгэд хэцүү байж магадгүй юм. Яагаад ухралт явагддаг болохыг судлаачид тогтоогоогүй байна. Аутизмтэй хүүхдүүдийн 3/1 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас өмнө ямар нэгэн хийж чаддаг байсан зүйлээ чадхаа болдог. Хэрэв таны хүүхэд ярьж, нүдэрээ харж, дохио өгч, бусад нийгмийн зан үйлийг харуулж байснаа гинэт байсан бол энэ нь та хүүхдийнхээ эмчтэй ярилцах ёстой гэдгийг анхааруулж байж болох юм. Хүний гарыг чиглүүлэх. Аутизмтэй хүүхдүүд хүрээлэн буй орчинд нь юу болж байгааг анзаарахгүй байгаа мэт байдаг. Энэ нь ихэнх хүнд тухайн хүүхэд харилцах ямар ч сонирхолтой байгаа мэт ойлгогддог. Хэрэв тэдэнд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол ихэвчлэн том хүний гараар нь чиглүүлдэг. Ингэхдээ авахыг хүссэн зүйл дээрээ эцэг эхийнхээ гарыг аваачих буюу хэрэгцээгээ хангахад ашиглах хэрэгсэл болгодог байна. Харин хэвийн хөгжилтэй хүүхэд энэ тохиолдолд хэл яриагаараа ойлгуулж эсвэл хуруугаараа заах, харцаараа заах гэх зэргээр ойлгуулдаг байна.
Хөгжлийн ялгаатай байдлын өөр нэг үзүүлэлт бол альваа зүйлийг зааж байхдаа нялх хүүхдийн харц таныг даахгүй байх явдал юм. Энэхүү чадварыг хамтарсан анхаарал гэж нэрлэдэг. Аутизмтэй хүүхдүүдийн хамтарсан анхаарал нь ихэвчлэн бага байдаг. Дээрх бэрхшээлүүдээс гадна мэдрэхүйн, бие бэлтрийн хөгжлийн, эрүүл мэндийн зэрэг бэрхшээлтэй байдаг. Аутизмтэй хүүхдүүд нь хөдөлгөөний өвөрмөц байдалтай байдаг. Зарим нэг зүйл дээр маш сайн чадвартай байдагч бусад чадвар нь сул байх тохиолдол байна. Жишээлбэл жижиг булчингийн хөгжил сул, энэ нь халбага үзгээ зөв барьж чаддгүй, жижиг зүйлийг чимхэж авахдаа сул. Үлмий дээрээ алхахдаг явдаг, орон зайн баримжаа сул, биеийн хэсгүүдээ жигд зэрэг удирдан зохицуулахдаа муу гэх мэт. Аутизмтэй хүүхэд энгийн дасгал хөдөлгөөнийг хийж чаддагч 3 дугуйт унах, тоглоомын машин дээр сууж явж чаддаггүй байх жишээтэй. Заримдаа хөдөлгөөний хувьд хэвээнээс илүү чадвар харуулж чуж болно. Мэдрэхүйн асуудлууд. Аутизмтэй хүүхэд ба насанд хүрэгчид хөдлөх, хүртэх, харах, үнэрлэх, сонсголын хэт мэдрэмжтэй буюу гаднаас орж ирэх мэдрэхүйн мэдээллийг боловсруулахдаа бэрхшээлтэй байдаг. Энэхүү мэдрэхүйн өвөрмөц байдал нь үсээ засуулах, суудлын даруулга хийх, төрсөн өдрийн дууг сонсох, усан дорох үед ч илэрч болно. Мөн халуун хүднийг мэдрэхдээ сул. Бас хувцас өөрт нь таатай бол тайлахгүй байх, таагүй бол заавал тайлах гэж зүтгэдэг байж болно. Жишээлбэл өвлийн улиралд гадуур хувцас өмсөхгүй эсвэл тайлах гээд байх, 100 болж байхад өвлийн хувцас өмснө гэж зүтгэх, өөрийнхөө хувцсыг урах, ойдлоор нь хандлах гэх мэт. Зарим нь өөртөө хортой үйлдэл буюу толгоогоороо юм мөргөх, гараа хазах, энэ нь өвдөлт огт мэдрэхгүй байгаа юм шиг санагдах, арьсаа урж шалблах, үсээ зулгах гэх зэрэг үйлдэлийг хийдэг. Эдгээр шинж тэмдэг аутизмтэй зарим хүүхдэд илэрч болно. Гэхдээ анхааруулж хэлэхэд аутизмтэй хүүхэд бүр өөр учраас энэ хичээлд дурддаж байгаа шинж тэмдгүүд аутизмтэй бүх хүүхдэд илэрнэ гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл нэг хүүхдэд бүх шинж тэмдэг байх албагүй юм. Аутизмтэй хүүхдүүд эрүүл мэндийн талаас хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдсан, харшилтай, нойр муутай, хүнсний бус зүйлийг иддэг гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Хоол боловсруулах эрхтний хямралын талаар үзвэл гүйлгэх, өтгөн хатах, эсвэл өтгөн нь гүйцэд боловсрохгүй байх, цөөн хідэн төрлийн хоол идэх буюу хүнсэнд хит мэдрэмтгий байх асуудлуудтай байдаг. Харвардын их сургуулийн эрдэмтэн багш нар аутизмтэй хүүхдүүдэд ходоодны дурангаар шинжилгээ хийхэд хоол боловсруулах, гэдэс дотрын өвчин ердийн хүүхдүүдээс илүү түгээмэл байгааг олж мэдсэн байна. Нойр гүйдлийн асуудлын хувьд нойр нь хүрхгүй байх, бүр хэдэн өдрөөс ч унтахгүй сэрүүн байх, өдөр шөнийг ялгахгүй болох, унтуулахад хэцүү, унтсан үедээ амархан сэрж сэрвэнэх, төрхөн хугацаанд буюу 1-2 цаг унтаад сэрдэг гэх мэт байдал зарим хүүхдэд байдаг. Үүнээс болж эцэг эхчүүд нойрны дутагдлалд орох нь элбэг тохиолддог. Мөн өвдөлтийг дутуу мэдэрснээс болоод хариу үзүүлэхгүй байх, эсвэл өвдөлтийг хэд мэдэрснээс болж хүчтэй хариу үзүүлдэг тохиолдлууд аутизмтэй зарим хүүхдэд мөн ажиглагддаг. Аутизмтэй зарим хүүхдийн хувьд таталт, хавсарсан эмгэг болж орж ирэх магадлалтай. Сургуулийн насны хүүхдүүдэд илрэх аутизмын шинж тэмдгүүд. Нийгмийн харилцаанд орох нь аутизмтэй хүүхдийн хувьд дарамттай байж болдог. Тэгэхээр харилцаанаас зугтахын тулд асуудалтай зан үйлүүдийг гаргадаг. Хүний нүд рүү хардаггүй, эсвэл сонирн байдлаар хардаг. Яг хүнтэй юм ярих үедээ нүд рүү нь харахгүй, дайлдрах жишээтэй. Тоглохдоо хүүхдүүдээс зайлсхийдэг, найзуудтайгаа биш хөвчлэн ганцаараа байх хандлагатай. Багаар хийх үйл ажиллагаанаас зугтдаг. Хийсэн бүтээсэн бүтээлээ бусдад харуулахын оронд нурааж орхидог. Бусад хүүхдийн болон том хүний харилцах санаачлагад хариу үзүүлэхгүй байх. Биеийн хөдөлгөөн, хоолойны өнгө зэрэг өгөн бус харилцааны аргуудыг ойлгохдоо муу учраас бусдын сэтгэл санааг ойлгохдоо ядмаг. Нэг болон хоёроос олон алхамтай даалгавар гүйцэтгэхдээ хүндрэлтэй болдог. Хүмүүсийн харилцан яриаг шууд утгаар нь ойлгож өгдөг. Тухайлбал бүсээ чангалаарай гэвэл өмднийхөө бүсийг чангалах жишээтэй. Мөн аутизмтэй хүүхэд нүүрний хувирал сэтгэлийн хөдлөл бага. Нүүрний хувирал бол бодол санаа мэдрэмжийг дамжуулах аман бус арга юм. Аутизмтэй хүүхдийн сэтгэл хөдлөлийн талаарх судалгаа хязгаарлагдмал байдаг боловч сургуулийн насны хүүхдүүдийг хамарсан судалгаанд аутизмтэй хүүхдүүд хэвийн хөгжилтэй хүүхдүүдийг бодвол нүүрний хувирал сэтгэл хөдлөл багатай байдгийг тогтоосон байна.
Гэхдээ энэ нь аутизмтэй хүүхдүүд сэтгэлийн хөдлөл бага гэхээсээ илүү сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга хэрэгслийг эзэмшээгүй гэсэн үг юм. Харилцах чадвар. Аутизмтэй хүүхдүүдийн харилцааны чадвар хязгаарлагдмал байдаг. Тиймээс энэ асуудлаа зохицуулах гэж янз бүрийн зан үйлийг хэрэглэдэг. Жишээлбэл аутизмтэй хүүхэд нэг үгээ дахин хэлэх, робот шиг эсвэл телевизээр сонссон үгээ давтан хэлэх, хүний асуусан асуултанд тохиромжгүй хариултыг өгөх, харилцаанаас зайлсхийх гэсэн аливаа үйлдэлийг хийх, яриагаар ойлголцохгүй болонгуудаа анхаарал татах эсвэл ямар нэг юм авах гэсэн үйлдэлийг хийх. Мөн тоглоомонд бусад хүүхдийг өөрийн дүрмээр тоглуулах гэдэг. Үеийнхээ хүүхдүүдтэй харилцахтай бэрхшээлтэй өөрөөсөө бага насны хүүхдтэй эсвэл том хүмүүстэй илүү харьцдаг. Нийгмийн төрөл бүрийн нөхцөл байдалд өөрийгөө зохицуулахдаа муу гих зэрэг бэрхшээлүүд тулгардаг байна. Аутизмтэй хүүхдүүд хэвшмэл хэв маяг давтамжтай үйлдэл хийх хандлагатай байдаг. Доорх зан үйлүүд нь үүний илрэл байдаг. Юмсыг өрж жагсааж тавьдаг. Өвөрмөц сонин зүйл сонирхдог. Заавал хийдэг зан үйлүүдтэй байдаг. Жишээлбэл эд юмсыг өрж тавих, гэрийн бүх хаалгыг хаалттай байлгах гээд байдаг гэх мэт. Хит мэдрэмтгий буюу амархан хямардаг. Тодорхой нэг зүйлд хит дуртай, нэг тоглоомол хаач авсан аваад яваад идэг хүүхдүүд байдаг. Өөрчлөлтөнд хямардаг, байдлыг нэгэн хэвийн байлгах дуртай. Жишээлбэл хоолны ширээнд суухдаа нэг л газраа суух, анги танхимдаа очиод нэг л байрандаа суух, ямар нэг юмыг тогтсон дараалалаар хийх гэх мэт. Гараас ихсрэх, биеэрээ найгах гэх мэт хөдөлгөөнүүдийг хийдэг. Сонин хачин дуу авайг давтамжтай гаргадаг. Эд юмсын жижиг хэсгүүдэд илүү анхаарч сонирхдог. Дээрх дурдсан давтамжтай үйлдэлүүд нь тодорхой сэрэл мэдрэмж хүртэх замаар аутизмтэй хүүхэд өөрийгөө зугаацуулж, тайвшруулж байгаа үйлдэл юм. Эдгээр дахин давтамжтай хийдэг үйлдэлийг стиминг гэж нэрлэдэг. Стиминг нь маш олон хэлбэрээр илэрч болдог бөгөөд үүнийг хийж байгаа хүүхдийн гэр бүл эцэг эхийнхний хувьд ихээхэн бухимдуулдаг. Стиминг гэдэг нь хүүхдийн байнга давтамжтай хийдэг үйлдэл бөгөөд хүүхэд тэр үйлдэлээсээ таашаал авч, тайвширч, төв мэдрэлийн тогтолцоо ба бие бэлрэн сэргдэг. Харамсалтай нь аутизмтэй хүүхэд стиминг хийх үедээ орчноосоо тасарч, бусдын хүсэлт, шаардлага, анхаарлыг татах гэсэн оролдлого тэр байтугай биед нь хүрэх үйлдэлд хариулах чадваргүй болж ирдэг. Тухайлбал багш хүүхэдтэй ажиллаж байх үед хүүхэд гинэт орчноосоо тасарч стиминг хийж эхэлдэг. Стиминг нь аутизмтэй хүүхэд бүрийн сурах чадварт нөлөөлдөггүй ч олон хүүхдийн хувьд бэрхшээл учруулдаг. Хүүхэд нийгмийн ба сургалтын орчин нөхцөлд стиминг хийгээд байвал тэр байдлыг нь засахад ч хэцүү, тоохгүй байхад ч хэцүү байдгаас гадна бусад хүний зүгээс хүүхдэд таагүй хандах байдлыг үүсгэдэг. Хамгийн түгээмэл стимингийн жишээ гэвэл найгах, байран дээр эргэлдэх, гараас ихсрэх, хүнсний бус юмыг идэх, эд зүйлийг жагсаан тавих, эд зүйлийг гартаа эргэлдүүлэх, эд зүйлийг шидээд яаж унж байгааг нь ажиглах, хашгирч ойрлох, нарийнхан хоолоогоор ярих, нэвтрүүлгийн үг хэллэгийг давтаж хэлэх, эд зүйлийг ширтэж ажиглах, байнга нүдээ цавчлах, шүлсээрээ тоглох, цаасыг олон жижиг хэсэг болгох гэх зэрэг янз бүрээр илэрч болдог. Олон аав ээж хүүхдээ огт стиминг хийхгүй байгаасаа гэж хүсдэг. Зарим эцэг их хизээн стиминг хийхийг зөвшөөрч хизээн хориглох хэрэгтэй вэ гэж асуудаг. Ямар ч гэсэн аутизмтэй хүүхдийн альва стимингийг ор мөргүй алга болгох гэж оролдох шаардлагагүй. Учир нь стиминг хүүхдийн хувьд ямар нэгэн утга учиртай байдаг. Хүүхдийн стиминг хийхийг бүр мөсөн хориглох гэж оролдвол хүүхэд тухайн үйлдэлээ болсон ч оронд нь өөр үйлдэл хийж эхэлдэг ба тэр нь өмнөхөөсөө ч бүр дорож болох юм. Хүүхэд гараас ихсэрч байгааг болиулах гэтэл хүүхэд хурууга хаддаг болчих магадгүй. Та төсөөлөд үзтээ. Ажлаасаа маш их ядарч гэртээ ирээд халуун усанд суугаад дуртай хөгжмөө тавиад байж тал гинэт нэг хүн гарч ирээд хөгжмийг нь унтраагаад усыг нь хаагаад бол гараа урдаа тавиад суу гэвэл танд ямар санагдах вэ? Тэгэхээр стимингээс бүрэн ангижрах зорилго тавих хэрэггүй. Мэдээж стиминг эцэг эхчүүдийг ядрааж олон нийтийн газар асуудал үүсгэж болно. Эцэг эхчүүд хамгийн гол нь хүүхдийн стимингийн цаана ямар учир шалтгаан байгааг нь олж тогтоож чадвал хүүхдтэй хэрхэн тайвшрах, өөр илүү зохистой арга замыг зааж өгөх боломжтой болдог. Мөн мэдрэхүйн асуудал дээр дутуу мэдэрч байгаа зүйлээ мэдрэхийн тулд мэдрэмжийг өгдөг зүйлийг хитэх хийдэг. Эсвэл эсрэгээрээ хит мэдэрч байгаа зүйлсээсээ зайлсхийх гэж хичээдэг. Ингээд ямар нэг юмыг мэдрэхийн тулд
Эсвэл мэдрэхээс зайлсхийхийн тулд асуудалтай зан үйлийг гаргадаг. Энэ нь мэдрэхүйн мэдээллийг боловсруулах эмгэг бөгөөд аутизмтэй хүүхдэд түгээмэл тохиолддог. Мэдрэхүйн асуудлаас гадна бусад шинж тэмдгүүд илэрч болно. Энэ нь нойронд муу байх, унтах гэж уддаг, эсвэл өглөө эрт сэрчгдэг, төгшүүртэй санаа зовсон байдал ихтэй, шинэ газарт очихдоо шинэ хүмүүстэй уулзахдаа, шинэ орчин нөхцөлд орохдоо маш их сандардаг, тавгүй болдог. Сэтгэл гутралын байдалтай байдаг. Өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдээд бусад хүн өөрт нь хэрхэн хандаж байгааг анзаарч сэтгэл зүйн хувьд хямарч байдаг. Ялангуяа шилжилтийн насанд энэ байдал нь бүрийг хажиглагддаг. Мөн догшин зан авир гаргадаг. Энэ нь мэдрэмжин цочирсноос эргэн тойрны ойлгож ядсандаа хямарч догшин зан авир гаргаж болдог. Мөн хоолны дэглэм муутай, сэтгэл гутралын байдлаасаа болж өөрийгөө тайвшруулах гэж их иддэг. Сургуультай явах дургүй, эсвэл явахгүй гэж татгалздаг. Найз нөхөдгүй, ойлгомжгүй, мэдрэхүйг нь ядраадаг гэх мэт шалтгаанаар сургуулийн орчин өөрт нь хит ачаалал өгдөг учраас дээрх зан үйлүүдийг гаргадаг байна. Дахин анхааруулж хэлэхэд аутизмтэй хүүхэд бүр өөр учраас энэ хичээлд дурддаж байгаа шинж тэмдгүүд аутизмтэй бүх хүүхдэд илэрнэ гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл нэг хүүхдэд бүх шинж тэмдэг байх албагүй. Насанд хүрэгчдэд илрэх аутизмын шинж тэмдгүүд. Насанд хүрэгчдэд тохиолддог аутизмын хүрээний эмгэгийн нийтлэг шинж тэмдгүүд нь дараах зүйлсийг багтааж болно. Аутизмтэй хүн ойр дотн нөхөрлөө хадгалахдаа бэрхшээлтэй, цөөн хідэн үйл ажиллагаанд сонирхолтой байх, эсвэл ганцаарчилсан үйл ажиллагааг эрхэмлэх, өдөр тутмын дадсан хэвшил, өөрчлөлтийг шийдвэрлэхдээ бэрхшээлтэй, нэг сэдв эсвэл үйлдэлээ байнга давтан ярих, бусад хүний сэтгэл хөдлөлийг ойлгоход бэрхшээлтэй байдаг. Аутизмтэй хүний хувьд нийгмийн янз бүрийн нөхцөл байдал ойлгомжгүй. Мөн хүнтэй уулзахдаа төрүүлж яриа эхлэх нь боломжгүй мэт санагддаг. Аливаа хүнтэй ярилцахдаа зөвхөн өөрийнхөө тухай эсвэл өөрийнхөө сонирхлын тухай л ярих гээд байдаг. Аливаа зүйлсийн жижиг деталь хэсэгт мөн бодит амьдрал басан мэдээллийг амархан ойлгож тогтоодог. Бусад хүний бодол, сэтгэлийг таамаглаж ойлгох нь хэцүү. Зарим зүйл дээр маш урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг. Бусад хүмүүс бүдүүлэг гэж боддогч санаатаагаар бүдүүлэг үйлдэлийг гаргадаггүй. Цөөн зүйлийг маш гүн сонирхдог. Зарим зүйлийг тогтсон хэм маягаар давтамжтай хийдэг. Харин насанд хүрэх хүртлээр аутизмтэй гэдэг нь онцлогдоогүй хүмүүс ч байдаг ба тэдгээр хүмүүс нь ихэвчлэн сурах бэрхшээлгүй хөнгөн хэлбэрийн аутизмтэй хүмүүс байдаг. Насанд хүрэгчдийн хувьд нийгмийн харилцаа илүү гүнзгийрэх үед буюу найзалж нөхөрлөх, эсрэг хүүстэнтэйгээ харилцах, нийгмийн харилцаанд орох үед бэрхшээл үүсгэхэд аутизм нь илүү тод болж илэрдэг. Тэдэнд бусад хүмүүстэй харьцах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгоход хүндрэлтэй байж магадгүй. Аутизмтэй насанд хүрэгчид нь бусад хүнтэй үр дүнтэй харилцах чадвар сул байж болно. Бусадтай харилцан яриа өрнүүлэхдээ бэрхшээлтэй тулгардаг. Нүдээр харилцаа тогтоох үед түүнд таагүй мэдрэмж төрдөг. Сэтгэл хөдлөлөө зохицуулахад тулгардаг бэрхшээлүүд, ёжилсан үг хэллийг ойлгохдоо асуудалтай. Ярих үедээ хоолойныхоо өнгийг тохируулдаггүй. Нүүрний хувирал, биеийн хэл яриаг ойлгоход бэрхшээлтэй байдаг. Зарим судалгаанаас үзэхэд аутизмтэй хүмүүс харилцах чадварын бэрхшээлээс болж нийт хүн амынхтай харьцуулахад сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямрал зэрэг хавсарсан эмгэгтэй болох магадлал өндөр байдаг. Насанд хүрсэн аутизмтэй хүмүүсийн сэтгэхүйн уян хатан бус, тодорхой бус зан авиртай байж болох бөгөөд олон удаа давтсан үйлдэлүүд хийдэг нэг хэм маягийг шаарддаг байж болно. Эдгээр нь дараах байдлаар илэрнэ. Нэг сэдвийг хийдийг сонирхдог, тухайлбал түүхийн тодорхой нэг цаг хугацаа, үеийг гэх мэт. Зарим салбарт өндөр чадвартай байдаг. Тухайлбал математик, компьютерийн салбарт. Хоолойгоо байн засах гэх мэт өөрийн ирэхгүй дуу чимээ гаргах. Мөн зарим нэг төрлийн дуу чимээ үнэрт хит мэдрэг байдаг. Энэ нь бусад хүнд саад учруулахгүйгээр. Эд зүйлийг тодорхой дараалалаар цэгцлэх туртай. Мөн зарим үйлдэл нь болох байдаг. Түүнчлэн эдгээр шинж тэмдэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд хоорондоо ялгаатай байж болно. Аутизмтэй эмэгтэйчүүд илүү тайван байж нийгмийн нөхцөл байдлыг аутизмтэй эрчүүдээс илүү сайн даван туулж чаддаг. Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн аутизм нь онцлогдохгүй байж болдог. Аутизмтэй хүмүүс дээр дурдсан бүх шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд шинж тэмдгүүд нь хүмүүрт харилцан адилгүй юм. Аутизмын хүрээний эмгэгийн цөөн шинж тэмдэг бүхий насанд хүрэгчид хизээч онцлогдохгүй байх магадлалтай.
Аутизмтай насанд хүрэгчдийн мэдрэхүйн асуудлууд. Мэдрэхүйн хэрэгцээний тухай ярихдаа хэд мэдрэг байдлын тухай ярихгүй өнгөрч болохгүй. Мэдрэхүйг өдөөгч янз бүрийн нөхцөлийг жишээлбэл чанга чимээ, тод гэрэл, хувцсны шошго, зарим хүнс гэх мэт хэд мэдрэг хүлээж авдаг аутизмтай хүн маш олон байдаг. Ийм хүмүүс таагүй мэдрэмжээ аль болох багасгахын тулд ямар үйлдэл хийж болдгийг амьдралынхаа туршид суралцаар явдаг. Аутизмгүй хүмүүс ч гаднаас мэдрэхүйд нөлөөлөх зарим зүйлд маш мэдрэг ханддаг. Жишээлбэл самбар дээр шохоогоор эсвэл маркераар зурах, хувцсны артлын шошго хоолгоох, зарим нэгэн дуу чимээ таагүй санагддаг. Аутизмгүй хүмүүс аутизмтэй хүмүүсээс юугаараа ялгаатай байна вэ гэвэл тэд өөрийгөө зохицуулах суурь чадваруудтай учраас мэдрэхүйд нь эвгүй байгаа таагүй нөхцөл байдлаас үүсэх түвшөөрөө багасгах арга хэмжээг авч эхэлдэг. Жишээлбэл таагүй орчноос холдох, ийм байдлыг дахин үүсгэхгүй байх замаар зайлсхийх, эсвэл өөрийгөө тайвшруулах үйлдэлийг хийдэг. Хэрвээ танд таагүй чимээ сонсогдоод байвал та цонхоо хаачч болно. Таны хувцсны шошго таныг нухаад байвал та тэрийг хайчлаад авчина. Эдгээр тохиолдолд хүмүүс нийгмийн тодорхой чадваруудыг аль хэдийнэ эзэмшчихсэн байна гэсэн үг. Аутизмгүй хүн мэдрэхүйн ямар нэгэн тухгүй байдалтай тулгараад хашгирч зодтолдож эхэлнэ гэж бараг байхгүй. Бидний ихэнх нь өөрийгөө илэрхийлэх хэл яриа ба харилцааны чадвар бүрэн эзэмшин учраас нийгэмд зохистой арга байдлаар нөхцөл байдлыг өөртөө зохицуулах эсвэл тохиролцох боломжтой байдаг. Харамсалтай нь аутизмтэй олон хүн сэтгэл санааны түгшүүртэй таагүй байдлыг нийгэмд зохистой аргаар тайлах арга хэрэгсэл эзэмшээгүй байдаг. Тэгээд ч нийгэм зохисгүй үйлдэлүүдэд олон жилийн турш хэрэглээд ирчихсэн. Тэр үйлдэлийнхээ тусламжтайгаар хүссэн үр дүндээ хүрч эсвэл хүсээгүй зүйлээсээ зайлаад сурчсныг шилжих үү. Хэтэрхий чанга хөгжим дуугарч байгаа өрөөнд байвал бид нэг бол тэр өрөөнөөс гарна. Эсвэл хөгжмөө унтраахыг хүснэ. Аль нь ч боломжгүй бол бид тэсээд л өнгөрнө. Хэрэг бид ийм нөхцөлд хазах үйлдэл хийх юм бол нийгмийн таагүй үр дагаварт хүрнэ гэдгийг мэдж байгаа учраас тийм үйлдэл харин хийхгүй. Үнэн дээр бол аутизмтэй хүнд мэдрэхүйд таагүй орчин нөхцлөөс зохистой аргаар зайлж гарах дадал чадвар дутагдж байгаа юм. Мэдрэхүйн бэрхшээлүүд тухайн хүнд шин чадвар дадал эзэмшүүлэх шаардлагатай гэдгийг хэлж өгч байгаа юм. Тэгэхээр аутизмтэй хүнд дутагдаад байгаа чадваруудыг эзэмшүүлснээр тухайн хүн таагүй нөхцөлд зохисгүй үйлдэлийн оронд зохистой үйлдэл хийдэг болж байдлыг өөрийнхөөрөө зохицуулж орчин тойрондоо таатай нөлөөлөх болно. Аутизмын тухай олон нийтийн дунд тархсан өрөөсгөл ойлголтууд. Аутизмтэй хүн найзтай болохыг хүсдэггүй. Танай ангид эсвэл ажил дээр аутизмтэй хүн байгаа бол тэр хүн нийгмийн харилцааны чадвар султай учраас л үеийнхэнтэйгээ харьцаж чаддаггүй юм. Нөхөрсөг биш гэж харагдаж байгаа нь үнэндээ найзлах гэсэн хүслээ та нарын адилаар илэрхийлж чадахгүй байгаатай нь холбоотой. Аутизмтэй хүн ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж чаддаггүй. Аутизмтэй хүн тантай адил сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрдэгч танаас арай өөр арга замаар сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж бусдын сэтгэлийг ойлгож авдаг. Аутизмтэй хүн бусад хүний сэтгэлийг ойлгодоггүй. Аутизмтэй хүн бусад хүний биеийн хөдөлгөөн, хоолойны өнгө, нүүрний хувирал зэргийг ойлгодоггүйгээс сэтгэл санааны байдлыг нь ойлгохгүй өнгөрдөг боловч түүнд сэтгэлээ тодорхой үгээр шууд хэлбэл сайн ойлгож, бусдыг хайрлаж өрөвдөх бүрэн чадвартай. Аутизмтэй хүн оюуны бэрхшээлтэй. Аутизмтэй олон хүн оюуны өндөр буюу хэвийн чадвартай байдаг. Аутизмыг дагсан бэрхшээлүүдээс гадна математик, хөгжим зэрэг онцгой авяас чадварууд ч байх нь олонтоо. Аутизмтэй хүн Борооны хүн кинонд Дастин Хоффманы бүтээсэн дүртэй яг ижил. Аутизм бол өргөн хүрээний нэмэг учраас аутизмтэй хүмүүс дотроо маш олон төрөл байдаг. Аутизмтэй нэг хүнийг мэддэг бол та нэг л хүнийг мэддэг гэсэн үг юм. Тэр мэддэг хүний тань чаддаггүй зүйлс аутизмтэй өөр хүнийхтэй адилгүй. Аутизмтэй хүн хөгждөггүй. Аутизмтэй хүүхэд хөгжих бүрэн боломжтой бөгөөд ялангуяа эрт онцлогоо ба эрт оролцооны үр дүнд нийгэмд оролцох бүрэн чадвартай болсон тохиолдол маш олон байна. Аутизм бол зөвхөн тархины үйл ажиллагааны эмгэг. Аутизмтэй хүмүүс зөвхөн тархинаас гадна ходоод гидсний эмгэгтэй олон төрлийн харшилтай, мэдрэмжийн асуудалтай байж болдог. Аутизм бол буруу хүмүүжлээс үүдэлтэй.
Хүүхдэд дутуу хайрласан эхийн хүүхэд аутизмтэй болдог гэсэн онол 1950-аад онд гарсан хэдий ч энэ онол батлагдаагүй бөгөөд орчин үед аутизм нь биологийн болон бусад шалтгаантай гэдг нь тодорхой болсон юм. Аутизмын тухай тоо баримтууд. Аутизмын хүрээний эмгэгийн дэлхийн тархалтыг тооцоололоос үзэхэд 1970 онд 10,000 хүнд дунджаар нэг тохиолдол байсан байна. Аутизмтэй гэж мэдэгдэж байсан хүүхдүүдийн тоо 1980-аад оноос хойш эрс нэмэгдсэн бөгөөд энэ нь онцлогооны практикт гарсан өөрчлөлтийн улмаас үүдэлтэй гэж зарим талаар үзэж болно. Харин тархалт үнэхээр өссөн эсэх нь тодорхойгүй байна. Ямар ч гэсэн аутизмын тархалт 2000 оноос хойш 178% өссөн ба 2020 онд 54 хүүхэд тутамд нэг аутизмтэй хүүхэд байна гэсэн судалгааны дүнг Америк нэгдсэн улсын статистик харуулж байна. Аутизмын тухай баримтуудаас дурдвал дэлхийн хүн амын 1% нь аутизмын хүрээний эмгэгтэй. Аутизмын хүрээний эмгээг тохиолдох нь эрэгтэй хүүхдэд илүү буюу хөвгүүдэд огтоос 4 дахин илүү тохиолддог. Аутизмын тохиолдлууд нь арьсны өнгө, үндэс угсаа, нийгмийн эдийн засгийн хувьд ялгаагүй бүхий л давхаргаад бүртгэгддэг. Аутизмын оншийг хүүхдийг дунджаар 2-4 настайд нь тавьж байна. Учир нь 2-4 насны дээр аутизмтэй хүүхэд харилцаанд орж нийгэмших үед шинж тэмдгүүд нь илүү тод ажиглагддаг байна. Аутизмыг анх 1943 онд Лео Каннер гэдэг эмч дүрсэлж тодорхойлсон ба одоо аутизмын үндсэн гол шинжүүд бүхий аутизмыг сонгодог аутизм буюу Каннерын аутизм гэж нэрлэдэг. Австрийн эмч Ханс Аспергер гэдэг эрдэмтэн 1944 онд нийгэмших чадвар муутай хэсэг хүүхдийг дүрсэлснээр Аспергерийн хам шинж гэдэг ойлголтыг бий болгосон. Аутизмтэй хүмүүс тохирсон арга барил, сургалтын хөтөлбөрөөр сурах чадвартай. Аутизмыг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй. Зөвхөн асуулга ажиглалдаар оншилдог. 2020 оны байдлаар хамгийн их аутизмтай хүүхэд бүртгэгдсэн улс орнууд. 10,000 хүүхэд тутам тохиолдох аутизмтай хүүхдийн тоогоороо Хонконг, Өмнөд Солонгос, Америк нэгдсэн улс хамгийн дээр байгааг та бүхэн энэ зургаас харж байна. Гэхдээ бага дунд орлоготой орнуудаас тоо мэдээлэл баримт дутмаг байдаг учраас бүрэн дүүрэн зураг гарах боломжгүй байгаа юм. Аутизм Монголд. Манай улсын хэмжээнд аутизмтэй хүүхдүүдийн статистик тоо баримт байхгүй байна. Насанд хүрэгчдийн хувьд онцлогдоогүй эсвэл өөр онцтой явах нь элбэг. F84 буюу аутизмын хүрээний эмгэгтэй хэмээн онцлогдсон хүүхэд төрөөс халамж авдаг ба асран хамгаалагч нь асаргааны мөнгө авдаг. Насанд хүрсэн үедээ хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож гүрүүвт ордог. 2020 оны байдлаар Монголын аутизмын холбоонд бүртгэлтэй 785 хүүхэд байгаагаас эрэгтэй 627 буюу 79.8%, эмэгтэй 158 буюу 20.2% байна. Мөн эдгээрээс насанд хүрсэн аутизмтэй хүн 23, сургуулийн насны буюу 6-аас 15 настай 387, сургуулийн өмнөх боловсролын буюу 3-аас 5 насны 375 хүүхэд бүртгүүлсэн байна. Та бидний мэдэх аутизмтэй хүмүүс. Энтони Хопкинс 2021 онд 83 настайдаа Энтони Хопкинс нь Оскарын шагнал хүртсэн хамгийн өндөр настай жүжигчин болжээ. Хопкинс нь аутизмынхаа оншийг олон нийтэд дэлгэсэн анхны Оскарын шагналтан юм. Тэрээр кино үйлдвэрлэлийн салбарын хамт олонныхоо дунд их хэмжээний харилцан яриаг цээжлэх гайхалтай чадвараараа алдартай. Сьюзен Бойл 2009 онд авиаслыг британчууд нэвтрүүлгийн шалгаруулалтад үзүүлсэн гайхалтай тоглолт цацагдсны ачаар нэг шөнийн дотор тэрээр дэлхийн од болсон юм. 2013 онд өгсөн нэгэн сэтгүүлийн ярилцлагада өөрийгөө Аспергерийн хам шинжтэй гэсэн оновчтой гэдгээ мэдэгджээ. Темпл Грандин бол аутизмтэй хүмүүсийн төлөө тэмцэгчдийн хамгийн алдартай төлөөллийн нэг юм. Түүний амьдралаар бүтээгдсэн Темпл Грандин кино нь Эмигийн кино наадмын шагналыг хүртэж байсан юм.
Бага насндаа тэрээр аутизмтэй гэж онцлоход эмч нар түүнийг эмнэлэг твтүүлгийг санал болгож байсан ч эцэг эхэн түүнийг сургуульд хамруулан мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлэхийг хүссэн юм. Одоо тэрээр амьтны зан төлөв судлаач эрдэмтэн аутизмын тухай хэд хэдэн номын зохиогч юм. Илон Маск. Өмнөд Африк гаралтай бизнес эрхлэгч Илон Маск 2021 оны 5 сард Saturday Night Live нэвтрүүлгийг хөтлөхдөө өөрийгөө уг шоуг хөтлсөн Asperger-тэй анхны хүн гэдгээ зарлав. Tesla, SpaceX зэрэг түүхэн дэх хамгийн шинэлэг компаниудыг үүсгэн байгуулагчийн хувьд Илон Маск нь 150 тэрбум доллараас дээш хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Бидний бэлтгэсэн онлайн хичээлд цаг гарган анхаарал хандуулсан танд баярлалаа. Таны хүүхэд аутизмтэй гэж онцлогдсон бол яах вэ? Та ганцаараа биш. Та бүхний адил олон эцэг эх байгаа. Тэд бүгд танд чадах, мэдэх бүхнээрээ туслахад бэлэн. Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ? Аутизмын үүсэх шалтгааныг одоогоор шинжлэх ухаан олж нэгээгүй ч олон судалгаа хийгдэж байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн аутизмын хүрээний эмгэгтэй байна. Одоогоор аутизмыг эдгэх, эмчлэх боломжгүй боловч тохирсон сургалтын аргаар сайжруулах, хөгжүүлэх боломжтой байдаг. Аутизмтэй хүүхдүүдийн зарим нь хэл ярианы хоцрогдолтой, хүмүүстэй найз болж харилцаа тогтоож чаддаггүй, мөн өөрчлөлтийг хүлээн авч шинэ орчинд дасан цогцохдоо муу байдаг. Гэхдээ аутизмтэй хүүхдүүдийн дунд ирээдүйн хөгжимчин, математикч, зураач, программист гэд бүгд байгаа. Яг л бусад хүмүүсийн адил. Аутизмын тухай тоо баримт. Аутизмын шинж тэмдгүүд 6 сартаагаас илэрч эхэлдэг ба 18 сартад нь аутизмыг онцлох боломжтой. Аутизмын оншийг дунджаар хүүхдэд 3 настайд нь тавьж байна. Аутизмтэй хүмүүсийн 25-аас 30% нь хэл яриаг ашигладаггүй. Аутизмтэй хүмүүсийн 40% нь оюуныг чадах хэвийн буюу өндөр байдаг. Хэрвээ таны хүүхэд аутизмтэй гэж онцлогдсон бол одоо яах вэ? Зөв их сурвалжаас мэдээлэл зөвлөгөө авах. Сонссон бүхэндээ бүү итэг, судлаач байх. Аутизмын гарын авлага номнуудыг уншиж судлах. Олон эцэг эх аутизмтэй хүүхдтэй туслахын тулд эхлээд хүүхдэд ойлгох, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та аутизмын тухай мэдээллийг хаанаас авах вэ? Монголын аутизмын холбоо төрийн бас байгууллага, аутизм судлалын хүрээлэн төрийн бас байгууллага, аутизм Монгол анд төрийн бас байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эдгээр байгууллага руу хандан дэлгэрэнгүй мэдээлэл тусламжийг авах боломжтой. Аутизмын тухай ном, гарын авлагууд. Монголын аутизмын холбооноос гаргасан аутизмын хүрээний эмгэг гарын авлага, бие яагаад төсөрдөг вэ орчуулгын бүтээл, аутизмтэй хүүхдтэй Монгол эцэг эхчүүдийн түгээмэл асуултууд, өвөрмөц 30 ертөнц, аутизмын тухай гарын авлага эдгээр бүтээлүүдтэй танилцах боломжтой байна. Хүүхэд танд аутизмтэй гэж онцлогдсон бол цаашид яах вэ? Аутизмтэй хүүхдтэй эцэг эхчүүдийг сонсож ярилцаж байгаарай. Хүүхдээ хүлээн зөвшөөрч ойлгохыг хичээгээрэй. Ингэснээр цаашид хөгжих маш том алхам болно. Хүүхдээ ажиглаж, тэмдэглэл хөтлөөрэй. Хүүхдээ дагаж тоглол, дуртай зүйлээр нь дамжуулан хөгжүүлээрэй. Аутизмтэй хүүхдтэй бусад эцэг эхчүүдээс суралцаарай. Эцэг эхчүүдийн туршлага солилцох, мэдээлэл хуваалцах дараах Facebook группүүд бий. Autism Family and Friends Mongolia, Тэнгэрлэг ээжүүд, аутизм эрүүл хооллолт, мишээх, Autism Mongolia гэр бүл. Тус группүүд нь өөр өөрсдийн гэсэн онцлогтой байгаа тул та тохирсон мэдээллүүдээ олж авахд тань туслах болно. Бидний дэргэдэх гайхамшиг радио нэвтрүүлгийг пүрэв гараг бүр 104.5 гэр бүлийн радиогоор болон Facebook хуудасаар нь дамжуулан хүлээн авч сонсох боломжтой. Аутизмыг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй. Зөвхөн асуулга, ажиглалтаар оншилдог. Та хүүхдийнхээ бодит байдлыг өөрөө анзаарч зөв ойлголттой болсны дараа хэрхэн ажиллахаа мэдэхгүй байна. Хүүхдээ яаж хөгжүүлэх вэ? Манай хүүхдэд аль чадвар давмгай эсвэл сул байна вэ гэдгээ мэдхийн тулд үнэлгээ илгээж болно. Үнэлгээ гэж юу вэ? Үнэлгээ гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөгжлийн хоцрогдолтой байгаа хүүхдийн чадварыг тогтоох, хүнд хөнгөний түвшнийг тогтоох зорилготой цогц хөтөлбөр юм. Аутизмын үед илэрдэг гол шинжүүд болох хэл ярианы хоцрогдол, зан авирын бэрхшээл, сурахад саад учруулагч хүчин зүйлийг тодорхойлдог. Үнэлгээг заавал хийлгүүлэх шаардлагагүй. Үнэлгээ нь таны хүүхдийн одоогийн чадварыг тодорхой хэмжээгээр гаргаж өгдөг. Үнэлгээг хаана хийдэг вэ? Аутизм судлалын хүрээлэн төрийн бас байгууллага, Аутизм Монгол анд төрийн бас байгууллага, Аутизм ба онцгой хүүхдүүдийн актив. Эдгээр байгууллагууд руу хандан үнэлгээ илгээх боломжтой.
Зөвлөмж. Онцлогдсны дараа аутизмтэй хүүхдийн эцэг их гэр бүлийн гишүүд сэтгэл санааны дарамтанд их ордог. Сэтгэл зүйн зөвлөгөө авч бие биенээ сэтгэл санаагаар дэмжиж гэр бүлийнхээ сэтгэл зүйн болон бие физиологийн эрүүл мэндийг хамгаалаарай. Хамгийн дотны хүндээ хандаж тусламж хүсээрэй. Хүүхдийн хөгжлийг цааш нь сайжруулахад гэр бүл анхныхын шат дамжлага хөдөлгүүр нь болж өгдөг. Зөв арга барил, тууштай байдал хүүхдийн хөгжих үндэс юм. Аутизмыг хүлээн зөвшөөрөе, ойлгоё, хайрлая. Монголын аутизмын холбоо.